Донорын тухай хууль эцэслэн батлагдсан гарснаар эрэгтэй шилжүүлэн суулгах эмчилгээгээ хийх боломжтой болж байна. Сайн мэцхан үзэгчдээ мэдээ хэлж байна. Эцүүдэд хөтлөгч гамбтын басан сураа ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Улаанбаатар марафон 2026-д оролцож байгаа 46 мянган хүн гүйлтээ аппликейшны тусламжтайгаар хянах боломжтой. Монгол, Хятад, Орос 3 улс хамтран цайны их замыг ЮНЕСКОгийн өвд бүртгүүлнэ. Bloomberg рубль ам долларын эсрэг хамгийн хүчтэй чангарсан валют боллоо. Энд бүтээлч санаа мөнгөтэй учирдаг. Улаануудад бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын форум болж байна. Thunder Z Тэнгэрээ, Rapunzel танглээд хайр ба өвхлийн дулал Аида, 10-ын тал, өнчин уран сайхны кино амралтын өдрүүдээр хайж хуй. Улаанбаатар марафон 2026 олон улсын марафон 23-ны өглөөний 6 цагаас 18 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаад 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс 30 орчим хувиар илүү байна. Мөн оролцогч бүрийн ингэрийн дугаарын ард чип суулгачээ. Ингэснээр гүйлтэд оролцсон хүн бүр хаана удааширч эсвэл хурдалсан зэрэг мэдээллийг дараа нь тусгай аппликейшнаар орж харах боломжтой юм байна. Улаанбаатар марафон 2026 олон улсын марафонд Англи, Орос, Хятад, Кен зэрэг 42 орны 433 гадаад иргэн оролцож байна. Гадаадын тамирчдын дунд 2019 оноос хойш тасралтгүй оролцож байгаа Кен улсын иргэн Серой Андерсон Сайтоти, 2024 оноос хойш оролцож байгаа Оросын албаны улсын иргэн Гдавина Александра Михайловна, мөн авиа тамирчин Серой тэргүүтэй манай улсын шилдэг гүйлтийн тамирчид оролцож байгаа нь марафоныг улам өрсөлдөөнтэй болгож байна. Харин шинээр оролцогчдын дунд манай телевизийн найруулагч багтаж байна. Миний хувьд болохоор марафонд анх удаа оролцож байгаа. Тэгээд яагаад энд оролцох болсон бэ гэвэл ерөөдөө би яг өөрийгөө зүгээр юм шинэ юмд сорж үзье гэж бодож оролцож байгаа. Өмнө нь ерөөсөө юм спортын төрлийн тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Гэхдээ нөгөө өмнөх жилүүдэд дэрний оролцохсан гэж бодож байгаа. Тэгээд ерөөсөө амжидгүйсэн болохоор энэ жил ингээд гоё шинэ юмд орж үзье, өөрийгөө гоё сорж үзье гэж бодож л орж байгаа. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 21-42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж 2030 он хүртэх хугацаатай олон улсын хэмжилтийн В английн сертификатыг олгосон байна. Энэ жил 5 км-ийн зай уралдаанд оролцогчдын тоо нэмэгдсэн тул гүйх чиглэлийг дахин шинжилэн баталжээ. Гарааны хувьд өглөө 42 км-ийн гараа өглөө 7 цагаас гараан дээрээс гарна. Соёлын төвөргөний хажууд баруун талаас 21 км 10 км 8:30-аас гараа гарна. 5 км 1:30-аас Монгол Улсын их сургуулийн урдаас гарна. Энэ жил гүйлтийн маршрутын дагуу 6 бие засах газар, 9 усны цэг, тэжээлийн 5 цэгийг байршуулсан байна. Мөн анхны тусламжийн цэгүүдэд 152 эмч сувилагч буюу өнгөрсөн оноос нэг дахин олон эмч сувилагч ажиллаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд болсон байна. Марафонд оролцож байгаа хүн шинэ пүүз өмсөх, гаранаас харахтаа хэд хурдлахгүй байх, өлөн байж болохгүй зэргийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Арга хэмжээнд оролцож гүйж явахдаа энд оролцож явахдаа толгой чи эргэх юм уу? Цээжэр чи өвдөх юм уу? За амьсгал давчдах юм уу? За орон зайн болоод ингээд баримжаа алдагдах юм уу? Тийм одоо шинж тэмдэг мэдрэгдвэл одоо бид нар нэг гүрийгээд нэг замаа дуусгах ч гэдэм үү? Гүрийгээд гэж ярьдэн штэ. Тэнд бол та ямар ч гүрийх шаардлага байхгүй. Таныг 5 цэг дээр суурин тусламж үйлчилгээний баг хүлээж байгаа. 2025 оны Улаанбаатар марафоны үеэр 500 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс оролцож байгаа хүн бүр эрүүл мэндийг хянаж, увцаслалт, хооллолтонд анхаарахыг эмчилүүлж байна. Өглөөний 6 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлжлэх марафоны үеэр хотын төв замд болон холын зангиулт явах замуудыг хаана. Тээврийн цагдаагийн албанаас хаагдах замуудын ойролцоо амьдарч байгаа иргэдийг зайлшгүй ажилтаа бол машин өглөө 6 цагаас өмнө марафон явагдах бүсээс гаргаж байрлуулахыг анхаарууллаа. Ойрхон лагер руу явах юм уу, гэр рүү явах гэж байгаа бол яг энэ шар бүсчил дотор байгаа орсон сууж байгаа иргэд маань тээврийн хэрэгслээ бүсчлээс гаргаж одоо зогсоол тавиараа гэдгийг зөвлөжлмээр байна. Маш олон иргэд яг энэ шинэ өдөр буюу Улаанбаатар марафоноор явгнаар хөдөлгөөнд оролцдог. За өглөөний 06 цагт бол цагдаагийн байгууллагаас яг энэ тодорхой төрлийн гудамж замуудыг бол хэсэгчлээд хааж эхэлнэ. Марафон явагдах өдөр хаагдах замын тухай мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагын цахим хуудас бол манай телевизийн AEST Global TV цахим хуудаснаас авах боломжтой. Мөн цахилгаан скутер, сороо, мопед зэрэг тээврийн хэрэгслийг хориглосон бусад нэвтрхийг хориглосон байна.
Улаанбаатар марафон 2026 арга хэмжээний үеэр нийслэлийн төв талбайд урлаг соёлын олон арга хэмжээ болох тул иргэдийн өргөнөөр оролцохыг урьж байна. Доржин Цэнгэнжүү, Евгений Павлов, гамтулгын төгс оюун журал. Аист Глобал. Цай бол зүгээр нэг уух зүйл биш. Олон зууны турш ард түмнүүдийн зочломтгой зан, нөхөрлөл, харилцан ойлголцлын бэлэг тэмдэг болсоор ирсэн. Тиймээс өрөнд орныг холбосон алдарт цайны их замыг Монгол, Хятад, Орос 3 улс хамтран дэлхийн өвд бүртгүүлэхээр болжээ. Тэмээн жингийн цуваа монголчууд энэ л цуваагаар Хятад тариалсан цайг тээвэрлэн Орос болон Европын орнууд руу гаргадаг байжээ. Үүнийг даган 3 улсын ард түмний дунд цайны асар том соёл бий болсон гэж судлаачид үздэг. Хятадд цайны соёл 1000 гаруй жилийн өмнө үүсэж тус улсын оюун санаа соёлын салшгүй нэг хэсэг болжээ. Харин манайд ирсэн зочноо анхлан үнэртэй сүйтэй цаагаар дайлж хүндэтгэл сайн санаагаа илэрхийлдэг байв. Тэгвэл Оросд самавартай цай уух уламжлал гэр бүл найз нөхдийн уулзалтын салшгүй нэг хэсэг болж хүмүүсийг ширээний ард нэгтгэдэг байжээ. Монгол, Орос, Хятад 3 улс бол энэ цайны их зам гэдэг энэ том коридороор дэлхийн улс орнуудад цайгаар дамжуулж соёлын солилцоог бий болгосон ийм том түүхэн ийм алдартай замыг бий болгосон. Одоогоос 300 жилийн өмнө. Тэгэхээр энэ 3 улс өөрөө хамтраад энэ цайгаар дамжуулж хоорондын соёлын солилцоо бий болгосон ард түмнүүдийн донд нийгэм улс төрийн маш их том өргөн солилцоо бий болсон учраас 3 улс хамтарч энэ цайгаа сурталчлах чиглэлээр хамтрая гэсэн ийм саналыг гаргаад өнөөдөр энэ Эрдэнэка дээр энэ үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Монгол улсын холбогдох чиглэлийн байгууллагууд бол жил бүр энэ дэлхийн цайны өдөр бол энэ арга хэмжээнд оролцъё гэдэг ийм шийдэл төрж байна. Цай уух ёс заншлаар дамжуулан соёлын үнэт зүйлс харилцааны гүн ухаан ярилцагчаа хүндэх уламжлал үеэс үед өвлөгдөн иржээ. Оросд гэхэд цай 18 дугаар зууны ихэнх үеэс хүмүүсийн ахуй амьдралд гүн нэвтэрсэн байна. Улмаар нийгмийн бүх дагваргын хүмүүсийн дунд түгэн дэлгэрч цайны их орон Хятадтай нэгэн адил өргөн хүрээнд харилцагдан үнэлэгдэх соёл болжээ. Өнөөдөр энд Монгол улс дахь Хятадын соёлын төв болон Монгол улсын соёлын яамны харьяа соёлын өвийн үндэсний төв мөн Орос улбаны улсын бүрэлдэхүүнд багтдаг Бряд улсын Хягт хотоос ирсэн манай анд нөхөд болох Ордо компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Мэдээж Ордо компанийн хувьд цай үйлдвэрлэдэггүйч цайны түүх болон их цайны замтай холбоотой ажил эрхэлдэг. Өнөөдөр тэд бид бүгдийг анс болон алимтай бялуу жинхэнэ Оросын самавар цайгаар дайллаа. Түүх бичлэгээс үзэхэд их цайны зам нь 300 гаруй жилийн туршид бий болжээ. Хятадын Үйшан уулнаас гарч Оросын эзэнт гүрний Санкт Петербург хот хүртэл үргэлжилж Хятад, Монгол, Орос 3 улсын аймагчид худалдаа арилжаа хийдэг байж. Тэр үүднээсээ их цайны зам нь өрөнд орныг холбосон асар том улс түмний соёлыг түгээдэг зам байжээ. Хятад бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээс 5000 жилийн түүхтэй. Тэр үүднээсээ Хятад орон энэхүү цайны соёлын их орн юм. Цайны дээж болон навчийг анх Хятад улсад бий болгосон ийм түүхтэй. Улаанбаатар дахь Урусский дом буюу Оросын шинжлэх ухааны соёлын төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран олон улсын цайны өдөрт зориулсан зохион байгуулсан цайны соёлын ертөнц үйл ажиллагаанд Монгол цайны соёлын салшгүй нэг хэсэг болсон Баруун Монгол цай болон Бурят цайны уламжлалыг мөн сонирхоллоо. Усын дөрөвдийн шаргал цай гэдэг дүүн хүртэл гарсан байдаг. Тэгээ би хар багасаа ээжэнд дахаад цайгаа игээд амтлаад уугаад сурсан болохоор задан настай хүртэл энэ цайгаа нэврээд хийж самраад энэ өнөөдөр тадны амсж байгаа цай бол миний удам дамжсан ээж нэрээс дамжсан цайгаа өнөөдөр авч ирв. Би өөрөө төв аймгийн Булган аймгийн хүн байгаа. Тэгээд Баруун аймгийн цай бол их тийм давсархыг санагдаж байна. Гэтэ их хамттай, аахтай, сайхан цай байна. Тэгээд энэ бас зөндөө олон цайнууд ирсэн байна. Хятадын бас цайнууд байгаа байна. Мөн Шри-Ланкийн цайнууд бас харагдаж байна. Бүгдийг амсаж үзлээ. Их сайхан байна. Мөн Бряд цайнууд бас харагдсан. Тэгээд Бряд цай бас их тийм гоё жимстэй. Тэгээд Монгол хүн уухад их гоё юм болоо гэж харагдлаа. Тэгээд зөндөө олон үзэсгэлэнгүүд бас нэгдсэн байна. Өөр хоорондоо нэгт холбоотой цайны соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлж дэлхийд дахинд алдаршуулан сурчлах шаардлагатай. Энэ зорилгоор цайны соёлын ертөнц хэмээх энэхүү ажиллагааг зохион байгууллаа. Мөн Хятад, Монгол, Орос 3 улс хамтран ЮНЕСКОд цайны их зам үеийг бүртгүүлэхээр төлөвлөсөн ажлын эхлэл боллоо.
Жанчуудалж Баттар, Евгений Павлов, Гант тулга төгс оюун жаргал Ice Global. Эрхэм үзэгчтэй үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Улсын хурл онгорсноос хойш анх удаа бие даасан хууль баталлаа. Тодорхойлбол цусны донорын тухай хуулийг эцэслэн баталснаар эрхтэн шилжүүлэн судлах хэмжлэгийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн гадаад дэлхийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар газрын тус боловсруулах үйлдвэр болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн зардлыг төсвийн алдаг зардалд тооцохгүйгээр ажиллах боломжтой боллоо. Онцгой эдлийн алба 2018 оноос хойш давхардсан тоогоор 62 аврагч нохой хөтлөгчийг бэлтгэжээ. Аврагч нохот эзэдийн хамтаар 145 удаагийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж 151 иргэний амь насыг авран хамгаалж 125 буцалтгүй нэрвэгдэгчдийг илрүүлжээ. Түүнчлэн 2023 онд Туркид болсон газар хөдлөлтөд 2 ирэлч нохой оролцож 8 хүний амийг аварч 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн байна. Авилгатад тэмцэх газраас нийслэлийн 24 мега төслийг шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн захирал мөнх талайг нийтийн албан тушаалтан хахуйл авах болон мөнгө угаах гэсэн эрэггүй хуулийн зүйл ангиар мөрдөн шалгаж байна. Тэрээр 2024 оны 5 дугаар сараас Улаанбаатар метро төслийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн засаг даргын 1-р орлогч асан даваа далайн дүү юм байна. Жолооч явган хүний гарцын өмнө хурц хааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн төхөө үл тамсарлсан, уулзуур гарц дээр анхаарал болгоомжиг хөдөлгөөнд оролцсон зэрэгс шалтгаалan он гарцсаар 103 хүн эрүүл мэндээрээ хохироод байна. Тодорхойлбол явган хүний гарц дээр гарсан ослын улмаас 12 хүн амь насаа алдаж, 28 хүн хүнд, 59 хүн хүндөвтөр, 4 хүн хөнгөн гэмтжээ. Говьт дасгалжуулагч шүндийн үргэлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан хос хоёрыг шүүхээс гин буруутайд цооцлоо. Тэрээр улсын эмийн бүртгэлд ороогүй эмийг зөвшөөрөлгүй хэлээр нэвтрүүлж, бусдад худалдсан гэмт хэрэг үлдсэн байна. Шүүхээс түүнд 5.4 сая төгрөгийн торгон хаал оногдуулж, хураасан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэжээ. Буратад 5 жилийн хугацаанд 102 спортын байгууламж шинээр баригджээ. Үүний дээр тунгадахгүй гүйлтийн тусгай төв нэмэгдэх гэж байна. Тус төвд хувцас солих өрөөнөөс гадна шүршүүр, тасгалхийг танхим болоод гүйлтийн төрөл бүрийн замууд мөн хүүхдэд зориулсан тусгай талбай хүртэл байх юм. Бүх Оросын хөнгө атлетикийн холбооны төрлөөр Оросын 22 хотод ийм төв байгуулахаар шийдвэрлсэн байна. Үүнд Бурат улс багтжээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Bloomberg агентлаг рублийг $10 ханшийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байгаа байлууд хэмээн нэрлэлээ. Тус агентлагийн мэдээлснээр 4-р сарын эхнээс хойш рублийн ханш ойролцоогоор 12%-аар чангарсан байна. Bloomberg-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Оросын мөнгөнд тэмдэгт энэхүү огцом чангарсан нь газрын сүсний үнэ өссөн, дэлхийн геополитикийн докторгүй байдлаас шалтгаалan санхүүгийн зах зээлд савлгаа үүссэн, мөн Оросын засгийн газар болон Төв банкны бодлоготой холбоотой ажээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр Ираны эргэн тойрондох нөхцөл байдал хурц хэвээр үлдэж, Оросын холбооны улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулах үйл явцыг түр хойшлуулбал рублийн ханш цаашдаж өсөх магадлалтай байна. Одоо голлох валютын ханшийг танилцуулъя. Монгол банкнаас гаргасан хаалтын ханшаар доллар, евро, йен, вон, йен баг зэрэг өсжээ. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын доллар 3576 төгрөг 50 мөнгө болж 33 мөнгөөр, евро 4151 төгрөг 42 мөнгө болж 5 төгрөг 57 мөнгөөр, бүгд найрамдах Солонгос улсын вон 2 төгрөг 38 мөнгө болж 1 мөнгөөр, Японы йен 22 төгрөг 49 мөнгө болж 1 мөнгөөр тус өсжээ. Харин Казахстаны тенге 7 төгрөг 58 мөнгө болж 1 мөнгөөр буурчээ. Яг одоо Буратын нийслэл Улаад хотод алс орондод бүтээв контентоос хөрөнгөрөө нэртэй креатив үйлдвэрлэлийн олон улсын форум үргэлжилж байна. Дэлгэрэнгүй дараах сурчлагаар хүргье.
Оросын бүс нутгууд болон гадаадын улс орнуудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид, хөрөн оруулагчид шин төслүүдийн талаар санал солилцож байна. Форумын хүрээнд мастер класс, уран бүтээлийн уулзалт, хоолны болон хөгжмийн наадам, загварын шоу, уран сайхны тоглолт, кино болон олон ангид бүтээлийн нээлт танилцуулгууд үргэлжилж байгаамаа. Энэ удаагийн форумын гол зочдын нэг нь Оросын нэрд кино найруулагч Фёдор Бондарчук байлаа. Мөн үйл ажиллагаанд Брэдийн тэргүүн Алексей Цидинов оролцсон юм. Тэрээр хэвлэлийн төгсөн ярилцлагада Брэд Монголын уран бүтээлийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлон манай телевизэгч дурдсан байна. Өнөөдөр бид хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Саяхан Монголд Монгол Брэдийн түүхийг холбосон кино бүтээгдсэн. Түүнийг орос хэл рүү орчуулж удахгүй өргөн дэлгэцээр цацна. Мөн Брэд Монголын хамтарсан телевизийн суваг ажиллаж байгаа. Бид Монголд контент бүтээж, Оросын контентийг монгол хэл рүү орчуулан тэнд цацдаг. Ийм харилцан солилцоо идэвхтэй өрнөж байна. Өнөөдөр Брэдийн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 3%-ийг бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байна. Харин улаан үдэд үргэлжилж байгаа энэхүү форум цаашид энэ салбарын өсөлтийг улам эрчимжүүлнэ гэж үзэж байна. Мэгжид Generasic бол энергийн хүч ажээ. Тиймээс бурхны шашинт улс орнууд бусад бурхтаас нэн тэргүнд энэхүү бурхан шүтээнийг бүтээн байршуулахыг зорддог байна. Мэгжид Generasic бурхан нь 4 мутартай. Голын 2 мутраа ингэртээ авч баруун зам мутартаа эрдэнийн яршаан агуулсан бомб болон толь барьжээ. Бурханы энэ үйлдэл нь хамаг амьтныг энерл нэгүслийн хүчээр зовлонгоос гэтлэн гэсэн утгатай юм. Тийм учраас Богд хааны ордон музей олон улсын музейн өдрүүдийг тохиолдуулан дэлгэж байгаа үзэсгэлэнгээ энергийн хүч гэж нэрлэжээ. Энэрхүүн хүч нэртэй энэхүү үзэсгэлэнд маань Богд хааны ордонд одоо дахин шүтэгдэж байсан одоо үзмрүүд гэж нэрлэгдэж буй түүх соёлын одоо энэ үнэт дурсгалууд дэглэгдэж үзэгч олондоо хүрч байгаа. Энд бол 20 дугаар зууны их үе, 19 дугаар зууны сүүл үед хамаарах даун дээр шороомдгаар зурсан одоо бурхан шүтэн болох танка зургууд, за зээгт намлын бүтээлүүд, зам хөөмөл болон цутмлын аргаар бүтээсэн бурхан шүтэнүүд, ном содор зэрэг үзмрүүд тавигдсан байгаа. Бурханы шашинд энэрэнгүй дүртэй болон дагшин дүртэй бурхтууд бий. Энэрэнгүй дүртэй бурхтын дотор амьд бүхнийг сэтгэл оюуны болоод зовлонгоос гэтлэх энэрхийн хүчийг илэрхийлсэн бурхны нэг нь яахын аргагүй Мэгжид Generasic юм. 1913 онд Богд хааны мэлмийн муудах үед хааны мэлмийг сайжруулах зорилгоор гадна тэгчлэн хийдэд 80 тухай өндөр Мэгжид Generasic бурхныг бүтээсэн байна. За Generasic бурхан маань бол энэрл асралын бурхан гэж үздэг. Амьтны тусыг хамгийн түрүүнд одоо бүтээнэ. Альва нэгэн харшлах дайсан өвчин зовлон тэр бүгдийг одоо нөгөө бүтээдэг одоо юм үйлс цогонгуудаа бурхан байдаг. Тийм учраас одоо энэ жилийн одоо энэ музей өдрийн гол юмаа ч гэсэн хуваагдмал дэлхий гэдэг одоо юм ураатай. Тийм учраас энэ хуваагдж байгаад энэ хуваагдалч гэдэг юм уу дайн дажингүй дэлхий бол инх хамглан байгаасаа гэдэг үднэс энэ энэрл нэг үсгүүн бурхан одоо нэг бурхантаар бүтсэн одоо энэрхүү хүч гэдэг үзэсгэлэнгээ дэлгүү үзүүлж байгаа. Богд хааны ордон музей энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан бурхны нэгүүлсэнгүй үлсээр асрал энэрл, эв зохицол, энх тайвны үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг зоржээ. За Богд хааны ордон музей жил болгон уламжлал болгон зохион байгуулад яг хаврын улиралд 5 дугаар сард хаан ордны хавар нэртэй арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд болонгууд тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, дасгалбарын хөнгөлөлт, за тэгээд веган хоолны өдрлөг, урлагийн тоглолт гэсэн арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулагддаг байгаа. За энэ жилийн үйл ажиллагаа маань яг 5 сарын 18 буюу олон улсын музей өдөртөө давхцаж зохион байгуулагдаж байгаа. Энэ хүрээ маш онцлог арга хэмжээ болж байгаа. 19-р зууны сүүл үеэс 20-р зууны ихэнх үед тухайн үеийн хүрээний нэр туршуудын бүтээсэн Мэгжид Generasic болон ногоон дээрх бурхтын олон төрлийн дүр 35 бүтээлийг нэг дороос үзэх боломжийг гадаадын жуулчид мэдээж алдахыг хүссэнгүй. Хамгийн түрүүнд Богд хааны ордон музейг чиглэжээ. Энэ музей онцлог гэвэл Монгол улсын сүүлчийн хаан гэдэг нь надад их онцлог санагдлаа. Сүүлчийн хаан гэдэг нь түүхийн нэг цаг хугацааг хаагаад нөгөө цаг хугацааг эхлүүлж байсан яг тэр дунд зааган дээр байгаа учраас тэр нь бол их сонирхолтой санагдлаа.
Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд тасалбарын хөнгөлөлт үйлчилж байна. Үүний дотор өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон тэгээс 16 насны хүүхдэд өн төлбөргүй үйлчилнэ. Харин насанд хүрэгчид болон оюутнууд 50% хөнгөлөлттэй үзэх боломжтой. Үзэгслэн энэ сарын 28-ыг тусдал үргэлжилнэ. Денчөвдөрч Батдэрч, Евгений Павлов, Ган тулга төгс аюун жаргал, Iced Global. Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хот болоод орон нутагт урлаг соёлын үйл явдлууд өрнөн байна. Онцлогод нийтийн болон зохиолын дуучид хийгээд рок поп альтернатив урлагийнхан орон нутгийг зорьдог байсан бол өдгөө мэрэгжлийн урлагийн буюу дуурийн дуучдаж уран бүтээлээсээ төлөвлөлдөг болжээ. Юу болохыг дэлгэрүүлэн хүргье. Миний Монгол улс минь нүрд мандан батрагнаар мэдүүд дөрвөд захчин баяд. Улаанбаатар марафонтой зэрэгцсэн олонний анхаарал сонирхлыг татаж байгаа нэгэн үйл явдал бол Тандарцэт буюу Үлзэвчрлийн Тэнгэрийн тоглолт юм. 23-ны Бям гарагт төв зингэлтгэд болох тус тоглолт уран бүтээлчдийн энэ зууны бие даасан тоглолтын салхийг хаална. Тоглолтод оролцох дуучид хийгээд олонний танил хүмүүс үзэгчдээс дутуугүй хүлээлттэй байна. Хамгийн сонирхолтой нь бүх хүмүүсийг үндэсний дээл хувцас бахархалтайгаар өмсөж ирж оролцохыг тэрээр уриалсан. Учир нь гадныхан бас их ирж үзэж байгаа. Тэн дээр бас монголчууд маань ийм гоё тоглолт хийдэм байна. Ингэж олуулаа үздэг. Ингээ үзэхдээ ийм үндснийхээ хувцастай ингэж бахархаж огшиж үздэм байна гэдэг юмыг бас үлдээе гэсэн бодолтойгоор. Тас үлийн үед хүмүүстэлээр дамжуул. Сонирхуулахад шинэ үеийн гигдэх хүүхэд залууст түүхийг сонирхон унших, судлах, мартсныг эргэн сануулгах зорилгоор дууныхаа клипийг түүхийн сэдвтэй хийж эхэлснээ тэрээр хэлсэн. Үүн луга үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжмөнтэй хослуулсан анхны тоглолтын эхлэлийг тэрээр тавих гэж байна. Хаул студийн уран бүтээлчид хүүхэд багчуудын хүүхэлдэйн киногоор нандахгүй мэдэх алдартай нэгэн зохиолыг мюзикл жүжигийн хэлбэрээр хүүхэд багчуудад төлөвлөх гэж байна. Амралтын өдрийн бас нэгэн зочир сонин Бямбням гарагийн 12-16 цагаас Skywing центрт болно. Хүүхэд багчуудын үзэг зуртай Rapunzel буюу Tangled хүүхдийн жүжигийн монгол хэлээр буулгаж үлдчихэ. Tangled буюу Rapunzel ийхүү Монголын хүүхэд багчуудын хүртэл болох нь. Хүүхэд багчуудад зориулсан бас нэгэн уран бүтээлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Улсын хүүхэлдэйн театрын ээлжид нэгэн уран бүтээл Мөчрөн хуруугт хүүхэлдэйн жүжиг дээр тус театрын уран бүтээлчид маш хичээнгүйлэн ажилласан юм. 50 минутын турш үргэлжлэх уг жүжигийг 3-аас дээш насныханд зориулжээ. Мөчрөн хуруугт жүжигийг 24-ний Ням гарагт 11-15 цагуудаас тоглоно. Улсын төрөөчийн Эрдэнэ театр энэ амралтын өдрүүдэд дэлхийн дуурийн урлагийн ноён өргөл гэгддэг Verdi Aida дуурийг тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтод Орос улсын улсын Владивосток хотын Маринскийн театрын гослол дуучин давг дөрж оролцсноо. Үүгээрээ онцлог байна. Aida дуурийг үзэх 3 шалтгааныг ийхүү нэрлэж байна. Нэгдүгээрт хөгжим, хоёрдугаарт тайз, гуравдугаарт зохиол. Verdi уг дуурийг 1871 онд Египтийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичсэн гэдэг. Өр ханган аймгийн хөгжимт драмын театрт 23-ны Бям гарагт гавьяас жүжигчин Ан хоёр уянга солийн түргэнэ ажилтан Батэрдэн нарын хамтарсан 10-ын тал тоглолттой мэргэжлийн урлагийн томхон төлөөлөл болсон дуучид төгөлдөр хуур бүхий сонгодог бүтээлийн амьд тоглолтыг орон нутгийн үзэгчдэд хүргэнэ. Одоо үргэлжилж байгаа тоглолтын мэдээллийг хүргэе. Ганцхан Паласт цагаан лавын чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт. Замтеври ям их нүүдэл танхимд ардын урлагийн хуур магнит чуулгын Монголын үндэсний гайхамшигт урлагийн тоглолт. Palazzo Tower-т Монгол хуур чуулгын Horse Head Field ардын урлагийн тоглолт. Дархан хот, Дархан United Arena-д дэлхийн циркийн тоглолт тус үргэлжилнэ. Түүнчлэн Orange Entertainment, Go Adventure-ийн хамтын уран бүтээл Өнчин уран сайхны кино үзэгчдийн хүртэл болох гэж байна. Кино 22-наас бүх кино театруудаар гарч эхэлжээ. Iced Global амралтын өдрүүдэд болох урлаг соёлын зарим үйл явдлаас танилцууллаа. Амралтын өдрөө аяцтай өнгөрүүлээрэй. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ баасан гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсандаа баярлалаа. Баяртай.